Сайн байцгаана уу? UB-Cab Express буюу гараас гарч шуурхай хөргөлтийн үйлчилгээг хэрхэн ашиглах вэ? За анхны ээлжинд UB-Cab Driver аппликейшн руу орж түлхүүр төвчлөөр дээр дарж үйлчилгээг авсан. За шуурхай хөргөлт гэсэн зэсээ одоо хойдлын шар өнгөтэй болгож үйлчилгээгээ төвчүүлэх шаардлагатай байна. За дээд хэсэгт нь дараад за ингээд дуудлага хүлээж авахд бэлэн болсон байна гэсэн. За хэрэглэгчдэр яах вэ гэхээр тухайн хэрэглэгч одоо 10 кг-аас доошх буюу маш одоо жижиг хэмжээтэй багтай барааг хагас бэцэг рүү шууд яаралтай хөргөх боломжтой үйлчилгээ байгаа гэсэн үг. За тэгэхээр тухайн хэрэглэгч бол одоо шуурхай хөргөлт гэсэн зэсээ оруулаад за хагас бэцэгт хүрэх хаягаа хоёуланг нь оруулж өгнө гэсэн үг. За одоо жишээ нь энэ дээр харагдаж байгаачлан за нэг буулгах цэг байх нь байна. За нийт үнийн дүн болон овор ихтэй болон овор багтай гэдэг хэсэг бол харагдах нь гэсэн үг. За мэдээж энийг авах боломжгүй лөхрөх төвчлөр дээрээ дарчихна гэсэн үг. За одоо энэ дээрээс нэг дуудлага. За мэдээж хэрэглэгч одоо очиж авах болон хөргөж өгөх хаягийг оруулж өгөх нь. За баталгаажуулах төвчлөр дарахад нийт үнийн дүн тооцоологдоод гараад ирэх нь гэсэн. За хэрэглэгч бол одоо үнийн задаргаагаа харчих боломжтой байх нь. За тэгээд зөвшөөрөх төвчлөрийг дарахад хэрэг дуудлага очно гэсэн. За одоо жолоочийн аппликейшн дээр харагдаж байгаачлан за дээр бол мэдээж ерөнхий хаяг харагдах нь. За буулгах цэг одоо нэг цэг байх нь. Хэрэглэгч бол хоёр хүртэлх цэгийг оруулах боломжтой гэсэн. За голын мопедны зурган дээр дараад тухайн хэрэглэгчийн дуудлагыг хүлээгээд авчиж байна гэсэн үг. За та дээш нь гүйлгээд харах юм бол яах вэ гэхээр очиж авах хаяг болон хаана буулгах байршил байна вэ гэдэг мэдээлэл нь харагдах нь гэсэн үг. За тэгээд хэрэглэгчийн байгаа байршил дээр очиод барааг нь орж авах шаардлагатай гэсэн үг. За ирлээ төвчлөр байгаа. За ирлээ төвчлөр бол мэдээж тухайн хэрэглэгчийн байгаа байршил дээр одоо очиод ирлээ төвчлөрөөр дарна гэсэн үг. За тэгэхээр хэрэглэгчийн барааг орж авах учраас жишээлбэл одоо 20 дугаар байрны 5 давхарт гэсэн хаяг байх юм бол та 5 давхарт гэдэг байршил дээр нь очиод ирлээ төвчлөрөөр дарна гэсэн. За зам зах хэсгээр дараад явах хэрэглэгчийн очиж авах хаяг руу шууд Google Map руу шилжээд чиглүүлчих боломжтой гэсэн. За ирлээ төвчлөрөөр дарсны дараа яах вэ гэхээр та эхний 7 минутыг юм төлбөрөөгөө бол хүлээх нэ. За хэрэглэгчийгээ бараагаас авалж баглах хугацааг нь өгч байна гэсэн. За 7 минут өнгөрсний дараа яах вэ гэхээр төлбөртөө хүлээлэг буюу 1 минут нь 300 төгрөгөөр хүлээлгийн төлбөр автоматар бодогдоод эхэлж байна гэсэн. За хэрэглэгч маань бараагаа гаргаж ирээд өгчлөө. За бараагаа өгчвөл ачих гэсэн хэсэг дээр дараад хэрэглэгчийн аппликейшны дээд хэсгээр байрлаж байгаа 6 оронтой кодыг хэрэглэгчээс авч аяллаа эхлүүлнэ гэсэн. За одоо 6 оронтой код гэж. За 6 оронтой код мэдээж зөв байх юм бол за тухайн хэрэглэгчийн барааг та хүлээгээд авчлаа гэдээ ойлгож болох нь. За хүлээж авсны дараа яах вэ гэхээр хаашаа хөргөж өгөх байршил байна гэдэг мэдээлэл нь харагдах нь гэсэн үг. За хөргөх төвчлөр дээр дараад мэдээж та замдаа гарахтаа хөргөх төвчлөр дээр дарахад яах вэ гэхээр тухайн хэрэглэгчдэр за жолооч тухайн барааг хөргөхээр явж байна гэсэн мэдээлэл нь бол ирэх нь гэсэн. За тэгээд хэрэглэгчийг одоо буулгах цэг хүртэл нь та одоо яаралтай болон төрөн шуурхай байдлаар шууд явуучих байна гэсэн үг. За хэрэглэгчийн байршил дээр одоо буулгах байршил дээр очиход бол мэдээж буулгах гэсэн төвчлөр итгэж гэнэ гэсэн үг. За мэдээж одоо хаяг байршлын нэгтэл шалгаад одоо ямар одоо байршил дээр хідэн давхарт хаана оруулж өгөх ёстой гэдэг мэдээллийн шалгаад за шаардлагатай бол залгах төвчлөр дээр дарж хэрэглэгчийн утасны дугаарлан залгаад за барааг нь одоо хаана хүлээлгэж өгөх вэ гэдэг мэдээллийг авчих юм гэсэн үг. За буулгах төвчлөр дээр дарахад мөн адил хэрэглэгчээс баталгаажуулах 6 оронтой код асуух нь гэсэн үг. За энэ бол хэрэглэгчийн аппликейшн дээр одоо буулгах код гэсэн хэсгээр бол харагдах нь гэсэн. За буулгах кодыг бол тухайн хэрэглэгч маань одоо хүлээж авах хүн рүүгээ мессежээр явуулчих болох нь. За эсвэл та урьдчилаад одоо буулгах кодоо одоо дүртчлээд өгч болох уу гэдэг одоо утсан дээр тэмдэглээд авчих бас боломжтой байна гэсэн. За буулгах код нь одоо дэж 6 оронтой код байгаа учраас хэрэглэгчээс авч оруулах код байна. За буулгах код дээр буулгах кодоо хийхэд за мэдээж нийт төлбөр гараад ирэх нь гэсэн. За ингээд нэг одоо дуудлага боломжтой гүйцэтгэгдсэн байна гэж. За төлбөрийн задаргаан дээр бол дуудлагын үн бол мэдээ 6900. За 0.5 км явсан 754 тооцоологдсон байна. За хэрэглэгчдэр ч гэсэн мөн адил нийт үнийн дүн задаргаатайгаа одоо харагдаж байна гэсэн. За хэрэглэгч бол аппликейшн дээрээс төлбөр төлж болох нь. За эсвэл нөгөө барааг хүлээж авч байгаа хүн QR кодыг уншуулад төлбөр төлж болох нь гэсэн үг. За UB-Cab Express буюу гараас гарт шуурхай хөргөлтийн үйлчилгээний дуудлагыг хэрхэн авч гүйцэтгэх талаар зааврыг хүргэлээ. За UB-Cab Express буюу гараас гарч шуурхай хөргөлтийн үйлчилгээнд дээр анхаарах зүйлс. За мэдээж хэрэглэгч илүү төлбөр төлж гараас гарт барааг шуурхай яаралтай хөргөж байгаа учраас та хэрэглэгчийн барааг өдөрт заавал орж авах шаардлагатай. За мөн бараагийн ном хүлээж авсныхаа дараа яаралтай байдлаар шууд тухайн хэрэглэгчийн буулгах байршил руу явах шаардлагатай. За барааг буулгахдаа мөн та хэрэглэгчид заавал гараас гарт буюу тухайн байршил руу нь оруулж өгөх шаардлагатай байгаа гэсэн үг. За тэгэхээр гараас гарт буюу шуурхай хөргөлтийн үйлчилгээ нь арай өндөр төлбөр
зорилготой үйлчилгээ учраас та хэрэглэгчийн барааг орж авах нь байна, оруулж өгөх нь байна. За тэгээд тайлбарлах яаралтай түргэн шуурхай явах шаардлагатай байх нэ гэсэн үг. UbiCab Express буюу гараас гарч шуурхай үргэлтийн үйлчилгээний тариф. Суурин 6900 төгрөг, оргил цаг буюу өглөө 7:15-аас 9:30 хооронд, орой 5:15-аас 8:30 хооронд 8900 төгрөгөөр тооцоологдох нь. За мөн километр тутам 1500 төгрөгөөр тооцоологдно. За тухайн хэрэглэгч бараагаа хүлээлгэж өгөхгүй 7-оос дээш минут болсон тохиолдолд 1 минут тутам 300 төгрөгөөр тооцоологдох байна. За мөн цолны оноо цагуудаас шалтгаалan 4-өөс 10 оноо хүрэлтийн үйлчлэгэн дээр нэмэгдэх боломжтой. Ингэснээр та цолоо илүү өндөр байдлаар хамгаалах бүрэн боломжтой болж ирэх байна гэсэн үг.